нийгмийн хүлээлттэй байгаа юм чухал асуудлаар хуулийн төсөл орж ирж байгаа. Тэгэхээр өнөөдөр хүртэл хэрэгжиж байгаа нийгмийн даатгалын ерөнхий хууль нь өөрчлөлт орсноор ажлын байрыг нэмэгдүүлэх, ажил олгогч даатгуулагчид харилцаа өгөөчтэй байх, нийгмийн даатгалын сангийн үр ашгийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах чиглэлээр яг ямар шинжлэлийн чанартай бодлого оруулж ирж байгаа вэ? Олон жил өндөр бүтээмжтэй, өндөр цалинтай ажиллаж байгаа тэтгэврт гарсан иргэдийн тэтгэвэр цалингийн түвшин багтаа иргэдтэй адилхан болж тэгшигдсэн жишээ их байгаа. Тэгээ ийм гомдол саналууд бас нэлээд ирдэг. Бид нар бүгдээрээ мэдж байгаа. Гинт тэтгэврт гарах насны ойртохоор л тийм яа. Сая ажлын хэсгийн хурлаас орж ирээд гинт асууд. За нэмэгдсэн өртгийн албан дотор тухай хууль. За нэмэгдсэн өртгийн албан дотор дээр төгөл нэмж хэлэхэд яг асуудалтайгаа холбоод асуултаа тодруулчи. Өглөө бас төсвийн байнгын хороо хуралдсан. Өмнөх одоо төсвийн байнгын хороогоор аж ахуйн нэгжид ногдож байгаа нөгөө босго байна шүү дээ. 50 сая төгрөгийг 400 сая төгрөг болгох энэ санал уг нь дэмжигдсэн байсан. Чуулганаар саналыг одоо гүйцэн боловсруулах гэж аваад өнөөдөр өглөө төсвийн байнгын хорооны хуралдаад энэ саналыг унагчлаа. Тэрэн дээр бас зарим гишүүд бас сэтгэл дундуур байгаа учраас бас хэвлэл мэдээллийнхэнд энэ саналаа хуваалцаж мэдээлэл өгсөн. Тэгээд 17 цагт санал хураалт болох юм байна. Тэрэн дээр энэ асуудалд эцэслэгдэн шийдэгдэх байх. Гишүүд маань учрыг тунгаагаад энэ дээр бас жижиг дуунд бичил аж ахуйн нэгжүүдэд дэмжиж санал өгөх баха гэсэн бодолтой байна. Баярлалаа. За мөнх соёл гишүүнд баярлалаа. Санал хэлсэн. За Од сүрэнгийн намын жимг гишүүн.